Би нэг гаста унны талаар ярих гэсэн. Хөөе би энд байгаа шүү. Камерт одоо орж ирж байна. Гаста ундаг би уух юмны жигсаалтнаасаа насаараа хасц. Гаста ундаа нь маш их сахар агуулдаг. Би энэ контентоо хийснээс хойш юу нэлсэн дахь сахарын хэмжээний өсөлт бууралтын талаар амар их ярьж байгаа шүү дээ. Тэр нь шингэн зүйл болоод ирэхээрээ бүр хохиролтой заяа. Бүр их нөгөө нэг цусны сахарын хэмжээ савлна. Тех болгонд бидний биед маш их хортой. За дээрэс нь арьсанд, үсэнд, хумсанд, ясанд, эсийн төвшөнд гэдэг шиг тий. Бүр яс арьсны төвшөнд хүртлээ тийм амар хүчтэй муу бүтээгдэхүүн. Жохон хүүхдэд кола авч өгж байгаа би ээж аавуудыг хараад би ингээд дотор ингээд уур хүрээд идэв шүү дээ ингээд. Тэгэхээр манайхаа гаста ундаг насаараа хүнснийхаа уух юмныхаа жигсаалтаас хасаж болдог. Хүүхдтэй хамгийн гол нь бити өгөөч please. Олон зэгтэй памтуулах магадaltaй доо. Хүүхдийг багаас нь ингээ Coca-Cola өгөөд, Sprite, Fanta өгөөд өсгөх юм бол тэр хүүхэд насаараа тэр Coca-Cola, Fanta-г уух одоо донтогч болж хуурж байна гэсэн үг байхгүй юу?